бул мөрийг усанд орох соёлын үг гэж тодорхойлон түүнд археологи болон байгалийн орчинтой хамт байгаа дурсгалт газар, байгууламж, барилга, олдвор, хүний биеийн үлдэгдэл, археологи болон байгалийн орчинтой байгаа хөлөг, онгоц, агаарын хөлөг, бусад төрлийн тээврийн хэрэгсэл, эсвэл тэдгүүрийн аливаа хэсэг, ачаа эсвэл бусад эд зүйлс эртний түүхэнд хамаарах эд зүйлсийг хамруулахаар заасан байдаг. Монгол улсын хувьд далай тэнгис гарцгүй боловч нутаг дэвсгэрт орших том жижиг нуур гол усыг эртнээс дахин шүтэж ирсэн уламжлалтай бөгөөд түүнд холбогдох зан үйл, юмбуу, алт мөнгөн сав эд зүйлс үрх явдал цөөнгүй байсан конвенцийн 1-р зүйлд заасан усанд орох эд зүйлсийг хамаардаг. Мөн хөвсгөл зэрэг нууранд хуучны усан зав зэрэг зүйлс хадгалагдсан үлдсэн байдаг бөгөөд эдгээр нь цаг хугацаа өнгөрөх тусам соёлын үеийн шинжийг олж үн цэнтэй болдог тул конвенцийн тодорхойлолт заасан дотоодын усанд орох соёлын хувьд хамаарна. Энэ манай улс усанд орох соёлын үеийг хамгаалах эрх зүйн зөвлөлт байхгүй болмаас эд зүйлсийг хулгайлах, эвдэн сүйдэх явдал гарсаар байна. Тухайлбал 2018 онд Завхан аймгийн Отхон сүмэн нутагт Отхон тэнгэр хайрхны бэлд орших Балдар хумдаг нуурын оролоос иргэд 366 ширхэг мөнгө аяг хулгайлсан хувь сахиулах бол илрүүлсэн шалгасан. Харамсалтай нь усанд орох соёлын үеийг хамгаалах эрх зүйн орчин байхгүй болмаас шүүх эдгээр эд зүйлсийг орон нутгийн засаг захиргааны байгууллага шилжүүлэн мөнгийг нь ялган зах зээлийн үнээр худалдаж зарцуулсан байдаг. Ийм тохиолдол бүр үндэсний соёлын өв сан хөмрөгийн үн цэнт байдлыг дордуулж үеийг оршин тогтоож чадваргүй устж өгөх бол үр дагавартай юм а. Цааш энэ мэт тохиолдлоос өрсөн сэргийлэх дурсгалт зүйлсийг конвенцийн зорилгын үүднээс илрүүлж бүртгэх, хадгалж хамгаалах, өмчилж эзэмших, зохистойгоор ашиглах, үйл ажиллагааны зохион байгуулалтыг боловсронгуй болгон түүнтэй холбогдох харилцаа эргэцсэн хүрээнд зохицуулах асуудал тулгамж байна. Энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор усанд орох соёлын үеийг хамгаалах конвенцийг соёрхон батлах тухай хуулийн төслийг боловсруулж, хууль заасан хугацаанд хэлэлцүүлж өгөхийг хүсье. За, хуулийн төслийн талаарх аюулгүй байдал гадаад бодлогын байнгын орон санал